Эдгээр улам бус мэдээг тавханд одоо дэлгэрэнгүй зүйдээ. Улсын хурал дахь бие даагч гишүүд ерөнхий сайдын огцруулах их асуудлаар тойргийн хоёрдээс санал авсан байна. Санал асуулгын хариу 50% гарсан нь иргэд ерөнхий сайдын асуудлаар талцж эхэлснийг харуулсан байна. Бие даагч гишүүд буюу улсын хурлын гишүүн Ганбаатар өөрийн тойргийн иргэдээс санал асуулга авчээ. Дахуул аймгийн тойргийн 1267 иргэн шинчиллийн засгийн газрын тэргүүнийг огцруулах саналтай байгаа бол 1291 нь огцруулах шаардлагагүй гэж үздсэн байна. Уг асуулгын хариу 24 хүний зөрүүтэй байгаа нь иргэд ерөнхий сайдыг огцруулах асуудлаар талцж байгааг харуулж байна гэж улсын хурлын гишүүн Ганбаатар дүгнжээ. Дахуул аймгийн бирж буюу төв зах дээр явуулсан энэхүү санал асуулгад бичгээр 1500, утсаар 650, интернетээр 408 хүн оролцсон байна. 24 хүний зөрүүтэйгээр үндсэндээ 50% хуваагдсан байна. Ард иргэдээ ингэж хувааж бас болохгүй. Уг нь бол улс төр дэндүү бохор байгаа нэмтээс харагдаж байна. Бие даагчдын зүгээс ард иргэд 50% ингэж байж байна. Энэ талаараа бид бас хоорондоо хуралдаж 3-аас өмнө бас байрсуураа нэгтгэх. Тэгвэл ардчилсан номыг дотоод асуудлаасаа болж талцаж эхэлсэн энэ байдал нь ард иргэдийг талцуулж байна гэж дүгнсэн бол ардчилсан номын удирдах ажилтны зөвлөгөөн өнгөрсөн амралтын өдрүүдээр болж эвнэгдлийг бэлэгдэж гарын үсэг цуглуулсан байна. Өөрөөр хэлбэл шинчиллийн засгийн газрыг тогтвортой байлгаж бодлого шийдвэрийг нь үргэлжлүүлэхийн тулд улсын хурал дахь ардчилсан номын бүлгийн гишүүд эвнэгдэлтэй нэг үзэл бодол нэг эрх ашигтай байх ёстой гэдгийг удирдах ажилтны зөвлөгөөнд оролцсон төлөөлөгчид хэлжээ. Тиймээс бүлгийн гишүүдийг нэгдмэл байр суурьтай байхыг хүсч ардчилсан номын 5 туганд гарын үсгээ зурж ерөнхийд жилбэгдэрж улсын хурлын гишүүн Инхбат, ерөнхий сайд Алтан Хуяг, улсын хурал дахь ардчилсан номын бүлгийн дарга Эрдэнэт, ардчилсан номын ерөнхий нарийн бичгийн дарга Оюун Дарнарт гардуулах уриалгыг зөвлөгөөний үеэр төлөөлөгчид өөрсдөө гаргасан байна. Энэ дагуу маргааш улсын хурлын дарга Инхбатад гарын үсгтээ туяа гардуулж өгөхөөр болжээ. Твс мэдээ Арин Туяа Цэрэн Дулан мэдээллээ.